Монгол Улсын ерөнхийлөгч санаачилсан Трибунд үндэсний хөдөлгөөнийг нэгдсэн үндэсний байгууллагын энэ дээрээс зарлахыг төлсөн байгаа. Энээс хойш Монгол улс мод тарих аян болоод эрчимтэй явагдаж байна. За Монгол улсын нийслэл болон орон нутагт нийтдээ 2030 он хүртэл 680 сая мод тарих юм төлөвлөгөөтэй байгаа. Улаанбаатар хотын ногоон байгууламж, цэцэг төрөлнгүүд бол 120 сая мод тарих төлөвлөгөөтэй. Энэний хүрээндээ ч гэсэн өнөөдөр энэ аж ахуй нэгж байгууллагууд, энэ хувь хүмүүс, хүүхэд залуучууд маш ихээр мод тарьдаг болсон байна. Тэгээ тухайн модыг тариад орхих биш услага, арчилгаа, хамгаалалт энэ бүгдийг зогсоор нь хийдэг болсон байна. Хүнсний хувьсгал төрийн бас байгууллагын гишүүд, баялаг бүтээгчид нийлж жил бүр мод тарьдаг болсон уламжлалтай байгаа. Тэрний хүрээнд өнөөдөр үндэсний цэцэг төрөлд модоо тарьж байна. Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо бол энэ ажлыг бараг 5 дахь жилдээ ингээд зохион байгуулалт хийж байгаа. Жил болгон цоо шин газар хуваарлуулаад тэнцэнэ модоо тариад явдаг. Нодлон урьдчилан тарьж исэн моднуудаа үзлээ маш сайхан арчилгаа, тордлогоо хийгээд маш сайхан ургажааг харахад үнэхээр урамтай байна. Жил бүр 5 сар болон 10 сард болдог үндэсний мод тарих өдөрт идэвхтэй оролцоог урьж байна. Тэр бум тэрбумаар тоологдох мод тарьж их дэлхийг аврахад хувь нэмрээ оруулцгаая.